Солонгос 50 залуу Монгол 50 залуучуудыг ингэж оруулаад өрсөлдүүлье гэдэг санааг бол гаргасан юм байна л да. Мөн хат чинь нөгөө нэг гадаадад одоо юу гэдэг хятадд байж байгаад ингээд ирээд за ингээд очроо олё гэдэрсэн чинь дуурхүм чинь явчихж байгаа байхгүй. За яг энэ явсан тамирчид маань ч гэсэн хоорондоо бинийгээ мдээгүй гэж байгаа байхгүй. Энэ бол зүгээр нэг хүн амны одоо хэрэг биш. Зүгээр ингээд санамсаргүйгээр хүний амь насанд хүрсэн асуудал ерөөсөө биш байхгүй. Энэ бол бүр онц ноцтой гэмт хэрэг. За ингээд дуугаа цуугаадах юм бол угаал суугаадах юм байна. За хэдүүлээ одоо тэгээд шууд үндсэн яриараа орцгоё. Сайн уу хөөрхөн хүмүүс минь бүгдээрээ ээлжид чимэх хов бацлынхаа бичлэгийг хийж гин. За тэгээд хов базаагүй тайддаг яг сүүлийн үеийн сонин санаа яриаггүй бас жаахан удчихлаа. Нилээн утсан гэж бол хэлэхгүй байх гэж бодож гин. Яг сүүлд баг 7-8 хоногийн өмнө бичлэг хийсэн болов. Тэгэд яг энэ бүтэн 7 нэг бичлэг хийхгүй бас явж үзлээ. Яг яалтчгүй бас бусад юм өөр одоо амжуулах ажлууд байлаа. За үүний хажуугаар нэг хаяада хүн ингээд яадаг штэ нэг юм юу ч хиймээргүй санагдах үе байдаг штэ. Яг тийм одоо үе над дээр бол яг боллоо. Тэгээд бичлэгийг хийгээгүй ингээд жоохон удчихлаа. Тэгээд үүн дээрээ өөртөө бас ингээд нэг жоохон гимшилтэй те. Хүн ингээд бичлэг хийхгүй бол болохгүй штэ гэл дотроо нэг юм одоо юу гэмдэ нэг юм буруу юм хийгээд байгаа юм шиг тийм мэдрэмжийг аваад явж илаа. Тэгээд эцэст нь өнөөдөр та нартайгаа хов боцолтойхаа бичлэгээр уулзж гин. Эцэн бичлэг рүүгээ орохоос өмнө хэдүүлээ галс амибаг угаатгая. Яг манай нөхөр бит хоёр болохоор яг амибагийг сүүлийн хэдэн сар ууж байгаа. Тэгээд яг ашигтай бактери одоо амибакаас авч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэд охиндоо л өгдөггүйсэн манай охин дөнгөж нөгөө ой гарч байгаа болохоор арай ууж болохгүй болов гэж би өөрөө бодоод өгдөггүй байжгаад тэгээд манай охины өгтгөн бас нэлээд хатдаг байхгүй юу. Тэгээд сүүлд яг амибакыг охиндоо өгсөн чинь бүр айгүй туртай аваад байгаа. За үүнээс гадна яг уунгуудаа яагаад өтгөн нь айгүй сайн гарсан. Тэгэхээр би яг энэ ашигтай бактериас нөлөөлөд байгаа юм болоо гэж бодсон. Тэгээд энэ амибак маань ингээд дотроо 5 ширхэг байдаг шүү манайхаа. Тэгэд ер нь бол бүр ингээд бөөнд нь олноор нь ингээд авчдаг байхгүй. Тэгэхээр айгүй амар идэг. Яа энэ бүр үнэхээр гоё юмтай заяа. Тэгээ өдөрт нэгийг угаад ингээд ашигтай бактери аавна гэдэг чинь амар гоё байгаа ч тий. Тэгээд яг Япон технологиор Монголдоо бас одоо ингэж үйлдвэрлэгддэг байхгүй юу? Тэр нас айгүй гоё даваа талтай гэж би бол боддог. Мипака бас яг нөгөө хөрөгчөндөө хадгалж агаад хүүтнэр нь уудаг байхгүй юу? Тэгэхээр бүр үнэхээр гоё юмтай бүр яг гоё идэг. За та яг тэгэж хүүтнэр нууж үзээрэй. Бас яг нөгөө охиныхоо төрсөдөрт ирсэн хүүхдүүдтэй ямар нэгэн тийм жүүс ундаа хөөсөө илүүтэйгээр бид яг бэлгэндний амибакийг хийж өгсөн байгаа. Тэр хүүхдүүд ч гэсэн яг нэг юм эрүүл органик бэлгийг асуух чадсан гэж боддог. Тэгээд энэ дээр пэйжийг оруулчих. Таад маань пэйж рүү бичиж чаад гэртээ бас хөрвүүлээд авах боломжтой байгаа шүү. Өнөөдрийн ярих сэдвүүд дээр урт богино сайн муухай гэдэг янз бүрийн сэдвүүд байна. Тэгээд хэдүүлээ эхнээс нь ярьцгаая. За хамгийн ихэнд ярих сэдв маань болохоор улс төртэй холбоотой чимэх одоо ховж байгаа. За үүнд нь болохоор хамгийн ихэнд одоо нэг улсын хурлын гишүүдийн бүрэн эрхийнх нь хугацаанд дуусаад хэрвээ 12 сарда ажилд ороогүй бол яг 12 сарын турш одоо улсын хурлын гишүүнийхээ цалинг авдаг тийм тогтолцоо байсан гэж би яг өмнөх бичлэг дээр бас ярьжсэн шүү дээ тий. За үүнд нь хүмүүсээс яг үүнийг нь эсэргүүцээд гарын үсэг цуглуулад за тэр нь бол яг 100 мянган иргэн гарын үсгээ нийлүүлж чадсан юм билэ. За би тэгтээ тэрнээр яг айжсэн байхгүй юу? Яагаад айжсэн бэ гэхлээр яг намайг гарын үсгээ зурхад 7 хоног үлдчихсэн. За тэнгуүдээ 34 мянган л гарын үсэг байсан. Тэгэхээр би 100 мянгарыг хүрхгүй болов гэж бодсон чинь маш богино хугацаанд хүмүүс маань маш сайн зурсан бэлээ. Тэгэхээр яг одоо арт иргэдийн гарын үсэг 100 мянга хүрсэн учраас улсын хурлаар одоо тус асуудал нь хийлцэгдээд эцсийн шийдвэрүүд нь бол гарнаа гэсэн үг. Гэхдээ хэдүүлээ бас шууд энд найдаж болохгүй. Яагаад гэвэл айл үүшээ цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмүүлье гэдэг дээр хүмүүс гарын үсэг цуглуулад 100 мянган иргэн гарын үсгээ зурсан ч гэсэн тэр нь одоо хүртэл шийдэгдэг үе явсаар л байгаа. Тэгэхээр яг улсын хурлын гишүүд дахин хэлцээд яг эцсийн байдлаар одоо энэ асуудлыг үнэхээр болгон зөв юм уу эсвэл байхын зөв юм уу гэдэг дээр өөрсдөө одоо шийдвэрийг гаргах байгаа. Тэгэхээр хэдүүлээ үзээ харж л бай. За дараагийн ярих зүйл нь болохоор ерөнхий сайд зандан шатрыг огцруулах үйл ажиллагаа бол болсон. За тэр нь болохоор та бүгдээрээс мэдж байгаа байх гэж бодож байна. Улсын
улсын их хурал дээр зандан шатрыг огцруулсан хэдий ч ерөнхийлөгч яг тэрэн дээр нь хориг тавиад үнэхээр энэ хүнийг үндэслэлтэй ингэж огцруулах гэдэг нь эсвэл энэ үндэслэлгүй зүйлүү гэдэг ийм хилцээр болоод за үүний үр дүнд болохоор зандан шатар ерөнхий сайдынхаа суудлаас бууха болсон байгаа. Дараагийн ярих сэдэв маань Халлоуины баяртай холбогдож байгаа. За дөнгөж саяхан буюу 10 сарын 30-31-ний өдрүүдэд Халлоуины баярыг тэмдэглээд хүүхдүүд маань янз бүрийн ийм баг болон за дүүрт хуураад айлуудын хаалгыг тогшиж чихэр бол гуйдаг байгаа. За тэгээд үүнийг ч гэсэн яг манай Монгол улсад сүүлийн хэдэн жил бол маш ийм өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Тэгэд айлууд ч гэсэн одоо үүнийг маш их мэддэг болсон шүү дээ, тий. Гэртээ ингэж чихэр авч тавьдаг. За тэнгуүдээ чихэрнээс гаднаас нэлээд олон айлууд витамин, хүүхдэд ийм шим тэжээлтэй зүйлүүдийг бас ингэж өгж байгаа бол харагдсан. Үүнтэй холбоотойгоор яг Монголын сошиал буюу Facebook дээр ингээл яг Халлоуины дүүрт хуурсан хүүхдүүдийн зураг бичлэгүүд бас нэлээд явж илээ. За үүнээс гадна ажил алтан байгууллагууд ч гэсэн Халлоуины нэлээд тэмдэглэдэг болсон харагдчихсэн. Ялангуяа хүмүүс үүнийг story, post, видео байдлаар нэлээд оруулсан бас харагдсан. Үүн дээр яг нэг одоо алтан байгууллагын тэр Халлоуинаа тэмдэглэж байгаа байдал нь бүр үнэхээр ингэж вайрлалаад маш олон хүмүүст бол хүрсэн бохгүй юу? Та тэрийг харсан уу, хараагүй юу? Тэр нь ямар байгууллага гэлээ би тэрийг нэг мартсан байна. Тэгэд тэр хэд ингэж одоо хуурсан дүр нь болохоор хүүхэлдэйн кинонуудын тийм одоо эсрэг дүрийн баатруудад хуурсан байхгүй юу. Тэгэд нүүр царайгаа бүр ингээл үнэхээр ингээд будаад янзлаад бүр яалтчгүй ингээд шал өөрөөр ингээд дөрүүд тал хуурсан байлээ. Тэгээд хараагүй хүмүүс байж магадгүй гэж бодоод эндээ бичлэгийг оруулчихъя. Тэгэд юутсан бүр үнэхээр хөөрхөн харагдчихсан. За үнэхээр хөөрхөн гэх нь одоо зөв буруу юутсан яг тэр нүг хуурсан байдал нэг юм яалтчгүй нэг юм айгу сэтгэл гаргаад те айгу гой хуурцгаасан байсан. За манай Disney баатрууд манай гэтрээ дэлгүүрийн дүүт хуурсан байна. Үүнээс гадна айлууд ч гэсэн өөрсдийнхөө тэр үүдний хэсэг ингээд амар хөөрхөн Халлоуины чимэглэл бас хийдэг болсон байлээ. Тэгээд ингээд янз бүрийн нөгөө байрнуудын оршин суугчдын юм группүүд байдаг шүү дээ. Тэгэл манайх ингээд чихрээ бэлдсэн байгаа шүү. Ороод ирээрээ хүүхдүүдээ хүлээж ийн ороод ирээрээ гэсэн постуудаас маш их харагдсан. Тэгээд тэр нь бол үнэхээр хөөрхөн санагдсан. Бас яг миний харсан нэг хөөрхөн пост болохоор би ингээд та нарт чихэр өгнө. Тэгтээ та нар хонх бити дараарай. Жоохон хүүхдтэй нийтлэх хүүхд уйлна. Тийм болохоор хаал хаяархан төгшөөрэй гэдэг ингээд хаалган дээрээ тийм бичиг ингээд наацсан байгаа байхгүй юу. Тэрнээс надаа маш хөөрхөн харагдсан. Мэдээж энэ бүхний хажуугаар Халлоуины баярт дургуун хүмүүс ч гэсэн байгаа. Яагаад ингээд Европын тэр одоо улсуудын энэ баярыг монголчууд хийх ёстой юм. Халлоуины баяр гэж яг юу гэсэн үг юм гэж харж байгаа хүмүүсээс бэлээ. Тэгээ тэр хүмүүсийн хаалган дээрээ бичсэн үг нь ч гэсэн ингээд сошиал дээр цацагдаад нэлээд олон хүмүүсийн хандлагыг бол татсан. За тэр үгэн дээр юу гэсэн байсан бэ гэхээр монгол хүн гуйлга гуйдаггүй. Одоо ингээд гуйлга гуйх юм бол том болоод гуйлах ч юм болно. Ном унш, аав ээжтэй тусал гэд тийм үгийг бичээд ингээд гадна хаалган дээр наацсан байгаа хгүй. Тэгсэн чинь яг тэр зургийг маш олон пэйжүүд өөрсдийнхөө одоо тэр сошиал платформ дээр тавиад олон хүмүүст бас хүрсэн. Дараагийн ярих сэдэв маань 16 настай охины хэрэг байгаа. За би ер нь ойрхон бичлэгүүд дээр энэ хэргийн талаар яриад явъя гэж бодож байна. За ер нь яг энэ хэргийн процесс нь яг ямар хуу яваад байгаа вэ гэхлээр одоо охины ээж нь ингээд нэг пост хийгээд ч юм уу гаач хэрэг хүмүүс ингээд айгүй анхаарал хандуулаад тэгэл ер нь анхаарал нэгээ сулраад ч юм уу байгаа харагдаад байгаа байхгүй юу. Тэгэд энэ бол миний харж байгаагаар яаж ч боцсон онц ноцтой гимт хэрэг штэ тий. Бүр үнэхээр аимшигтай тийм хэрэг учраас би ядаж ингэж өөрөө ярьж дугаарч дуу хоолойгоо бас ингэж хүргэе гэж бодож байна. Яг нь маш олон хүмүүст хүрч чадахгүй ч гэсэн энэ талаар ярьсаар байя гэж бодоод байгаа. За тэгээд яг энэ хэргийн талаар одоо яг ямар хувь процесс ингэж явж байгаа вэ гэхлээр яг саяхан тэгтээ яг хэд хоногийн өмнө орсон пост байсан санагдаад байна. 4-5 хоногийн өмнө орсон баха. За энэ болохоор Цахим Ньюс-ийн мендер орсон одоо мэдээлэл байгаа байхгүй юу. За энэ дээрээ болохоор 16 настай охины хэрэгт холбогдсон Номин Эрдэнэ Ган Эрдэнэ нарыг 461 ангид 30 хоног цагдан хоржээ. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн 5 өдөр шүүсэн бөгөөд амиа хорлох, гадны нөлөөнд өртөж магадгүй гэх үндслээр цагдан хорсон байна гэдэг ийм нийтлэл бол ингэж орсон. Тэгээд үүний дараа болохоор бас дахиад нэг юу орсон байсан. Үүний дараа болохоор дахиад нэгэн нийтлэл дахиад л яг энэ Цахим Ньюсийн мендер орсон байгаа хгүй юу. За үүн дээр нь болохоор ялагчаар татагдаад байсан этгээдүүдийг судлуулахаар гомдол гаргав.
гэд тэгж байгаа. За тэнгууд ялчгүй нэг энэ хоёр хүний ар гэрийнх нь ингээд нэг гомдол гаргасан байх гэж бол би хувьдаа бодож байна. Яг саяны хоёроос гадна бас хүмүүс ингээд инх сайхан гэж хин юм бэ? Энэ хэргийн хамсаад ингээд байгаа инх сайхан гэж хин юм бэ? Яагаад ингээд нуудаад байна? Тэрний ингээд ээж нь улсын хурлын гишүүн байсан хүн яг муу юм биш үү? Хэдүүлээ одоо улсын хурлын гишүүнээр ажиллаж исэн эмэгтэйчүүдийг шалгацгаая гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүд бас ингэж яригадаад байгаа. Тэгээд яг хамгийн анх ингээд гарч иржсэн тэр нөгөө юу байсан шүү дээ. Одоо өмөөлөгчдийн нэрс гээл тэнгуүтээ одоо нөгөө хохирогчдын нэрс тэнгуүтээ яг яллагдчихжээ нэр гэх юм уу. Яг тэн дээр ингээл хүмүүсийн нэр байсан шүү дээ. Тэгэхэд яг Давд Дожийн нэртэй хамт инх сайхны нэр бол байсан. Гэхдээ одоо энэ инх сайхан номин эрдэнэ ган эрдэнэ нарын нэр зураг бүх юмд гарч ирсэн мөртлөө инх сайхны одоо тэр мэдээлэл бүр огт гарч ирээгүй байгаа. Тэгэд энэ нь ч гэсэн надад бүр ингээд одоо юу гэдэг сонирхолтой ч гэх юм уу те. Одоо яагаад тэр хүн гарч ирэхгүй байгаа юм бол гэдэг бүр ингээд гайхаад байгаа байхгүй юу. Гэхдээ энэ айгүй сонирн байгаа байхгүй юу те. Одоо тэр яг ээжийнх нь тэр дэлгсэн зураг юмн дээр болохоор одоо яг тэр гурав харагдаж байгаагаас биш өөр одоо хүн бас харагдахгүй байгаа. Тэгэхээр яг хэрэг одоо үйлчлж явах үед тэр гурав байсан юм шиг те. Айгүй нэг юм ойлгомжгүй зүйлүүд болоод байгаа. Тэгээд юудсан бид хэддэг юм одоо нотлох баримт тэнтрийг олон нийтэд угаасаа ингэж дэлгэхгүйгээс хойш хэдүүлээсэн юу болох нь харж лээ. Гэхдээ би яг юмрхүү байдлаар өөрийнхөө дуу хоолойг бас хүргээд явна гэж бодож байна. Тэгээд миний харж байгаагаар болохоор одоо тэр өөрсдөө хохирооч гэж хэлээд байгаа хүмүүсийг би ингээд бодохдоо одоо юу гэдэг хэргийн газар хамт байсан тэр охинд туслах боломж хангалттай байсан гэж би бодод байгаа хгүй. Яагаад гэвэл тэр хэд чинь ингээд хамт байсан угаасаа тодорхой болцсон байгаа шүү дээ. Үүнээс гадна одоо ингээд хэдүүлээ зүгээр бодоод үзье. Энэ бол зүгээр нэг хүн амны одоо хэрэг биш. Зүгээр ингээд санамсаргүйгээр хүний амь насанд хүрсэн асуудал ерөөсөө биш хгүй. Энэ бол бүр онц ноцтой гэмт хэрэг үүнээс гадна бүр санаатаагаар үйлдсэн хэрэг. За тэнгуүтээ тэр хоёр яг хажууд нь байсан. Тэгээ тэр охиныг зүгээр л одоо юу гэдэг амь насанд нь хүрээгүй байхгүй. Тэр чин тэрнээс өмнө тэр охиныг бүр ингээд бэлгийн хүчээр хийлэл хүртэл үйлдсэн байсан штэ. Таад тэгээ боддоо. Тэгэхээр бид нар ч гэсэн бүгдээрээ охин нойтон хүүхдүүдтэй, эмэгтэй дүү нартай, эмэгтэй найз нартай, эгчтэй, ээжтэй одоо юу гэдэг бид бүгдийн хүрээлэлт эмэгтэйчүүд зөндөө байна. Тийм байхад яагаад бас ингэж хүмүүст урахгүй юм болоо? Ялангуяа те ингээд ямар нэгэн улс төрийн ингээд ямар нэгэн сенсац гарлаа гэхэд ингээд янз бүрийн хүмүүс чинь ингээл бүгдээрээ л дуурайд байгаа зү тэ. Үнэхээр тэр хүмүүс мөнгө аваад дуурайд идэм үү? Би бүр гайхаад байгаа хгүй. Ядаж өөрийнхөө хувьд тэ чадхаараа одоо энэ бичлэг дээр бас яриад явъя гэж бодож байна. Тэгээд бас яг тэр хохирогч охины хувьд ингээд бодоод үзэхээр ингээд яаж авралгүйсэн бол тэ. 16 настай охин бэлгийн хүчээр хийлэлт өртөөд тэгээ хажууд нөгөө хоёр ингээ хараа зогсож ирсэн ингээл та хэд зүгээр бод заяа. Үгүй нэрээ би одоо ингээд бүр бодоод байгаа байхгүй юу. Тэр 16 настай охин тэ одоо ингээ нас бийд хүрээгүй жоохон охин ингээд бэлгийн хүчээр хийлэлд ороод тэгээд тэр хэдээс бүр яаж аврал ирж исэн бол одоо тэр зүйлийг нөгөө хоёр хийгээгүй байсан ч гэсэн тэр хоёр хажууд нь байсан шүү дээ. Хараад зогсож ирсэн шүү дээ. Хэрвээ та тэр хоёрын оронд байсан бол яах байсан бэ? Одоо би ингээ өөр дээрээс бодож байгаа байхгүй. Хэрвээ яг тэр газар би ингээд байгаад нэг хүн тийм юм үйлдчихвэл би лав бүр ингээд өөрөө бүр алдцах байхаа. Тэ ингээд ойрхон юу байна гарт ингээд баригдахаар юу байна тэр ингээд бариад бүр алдцах байх гэж би өөрөө бодоод байгаа байхгүй. Тэгвэл тэр хоёр чинь ингээд битүүрч гэсэн хохирогчоо гэд байна гэхээр мэдгүй би бол ингээ гайхаад байна. Ялангуяа бид тэр хохирогч охиныг бол тэр хоёроос ч гэсэн ингээд аврал маш их ингээд ирсэн байх маш ингээд одоо ингээд айгаад уйлаад бүр өчнөөл процесс болсон байх гэж бодож байна. Тэгээд үнэхээр ингээд сэтгэл өвдөд байна. Тийм болохоор ядаж ингэж өөрийнхөө дуу хоолойч гэсэн ингэж хүргэе гэж бодлоо. Тэгээд таад маань ч гэсэн бодоод үзээрэй. Ядаж хэдүүлээ ч гэсэн дуурахгүй болохгүй байгаа даа. Дараагийн ярих сэдэв маань дуурхай өмч болон мөнх хот хоёрын асуудал байгаа. За тэгээд миний яг өмнөх нөгөө нэг энэ хоёрын талаар ярьсан бичлэгний доор нэг хүн комент хийсэн байсан л да. Ануугийн юм ярддаг зүйлүүд төр Хели Бибер Селена хоёр ингээд маш олгоод ингэж гардаг дурддагддаг гэдгсэн. Харин өөрийнх нь бичлэг дээр болохоор яг дуурхай мөнх хот хоёрын талаар яригдчихийна гэдгсэн. Тэгээд ялцчгүй энэ нөгөө биф ингээд үргэлжлээд явсаар л байгаа учраас ярих юм бас байгаад байна. За энэ хоёр яг сүүлд юу болсон бэ гэхлээр дуурхай өмч өөрийнхөө пэйж дээр сүүлд буюу тэр яг 10 сарын 31 бараг байсан баха тэр хавцаа бүр ингээд цаг 10 минут орчмын тийм урттай бичлэг бол оруулсан байдаг. За тэрэн дээр болохоор өөрийнхөө одоо яг яаж эмчийн мэрэглийг сонгосон. За тэгээд мөнх хот энэ хоёрын талаар яг юу болсон гэх мэтчлэн нэглээ ингэж дэлгэрэнгүй ярьсан бичлэг бол оруулсан байгаа хгүй. Бичлэгнийхээ эхэнд болохоор мөнх хот одоо ингэж 100 гаруй бичлэг хийгээд намайг ингэж гүтгсэн гэдэг талаар ярьдаг. За тэгээд араас нь болохоор яг яагаад эмчийн мэрэглийг сонгосон бэ гэх юм бол эмээ маань ингэж нэг юм цагаан халааттай явдаг байсан. Тэгэхээр бараг л эмч байсан байх гэж бодож ийн
ирээд за тэнгүүтээ ээж нь бол яг хүний ихэмж байсан юм бэлээ. Тэгээд ээжтэйгээ хамт ингэж түргэний машинд бага наснаа л өнгөрсөн. Тийм болохоор яг энэ нэмж гэдэг мэргэжлэг бол сонгох гол шалтгаан босон гэж бол ярьдаг. Ангаахт олон жил ингэж намайг сурсан гэж хүмүүс яриад байдаг. Яагаад тэгсэн бэ гэхэлэр суралцж байх хугацаанд сүрээ тусаад за тэгээд юу нь бол би энэ маш их ингэж өвдөөд хичээл нас засвардчихсан гэж бол хэлдэг байгаа. Мөн тэрээр сурч байх хугацаанд эрүүл мэндийн нэвтрүүлэг одоо хийдэг байсан, МБС телевизэд бол ажилладаг байсан гэдгээ хэлээд яг их сургуулаа төгсөнгүүтээ өөрт нь 2 сонголт байсан гэж бол ярьдаг. За эхнийхэн сонголт нь болохоор яг эмчээ хийгээд яг ингэж одоо талбар дээр ажиллаад явах. Нөгөө сонголт нь болохоор яг анагаахын их сургуультай багшаар үлдэх гэдэг 2 сонголттой бол тулгарч ийсэн юм бэлээ. За яг яагаад багшаар ингэж үлдэхээр болсон бэ гэхлээр одоо өөрт нь нэг багш нь санал тавьж исэн гинэ. Одоо чи ингэ нэвтрүүлэг энэ төр ингэ хөтөлдөг өөрөөс ингэ мэдлэгтэй болж байгаа учраас одоо ингэ цаашдаа сургуультай ер нь бол ингэж ажиллавал яад юм бэ гэдэг саналыг тавиад за тэгээд яг багшийнхаа үгэнд ороод өөрөө багшаар үлдээд хажуугаар нь эрүүл мэндийн нэвтрүүлгийг хийгээд бас маш олон компани одоо тийм байгууллагуудад эрүүл мэндийн тийм лекц уншдаг байсан гэж бол ярьдаг. Энэ бүгдээс гадна өөрийнхөө хувийн амьдралаа ч бас ярьдаг байгаа. За тэгээд яг Мөнх Баттай холбоотой гол ярьсан зүйл нь болохоор одоо ингэж Мөнх Бат бол намайг Хятад улсаас 50000 ширхэг NM-ийг одоо ингэж захиалж авчруулсан. Тэгэж хүмүүсийг хуураад байна гэж гүтгсэн гэж бол хэлдэг байгаа. За хамгийн гол одоо Мөнх Бат бол намайг гүтгсэн зүйл нь одоо ингэж 50000 ширхгийг уртаас оруулж ирээд зарсан гэж гүтгсэн гэдэг дээр ингэж өөрөө бол ярьж илээ. Тэгээд манайхаас өөр газар яалтчгүй тэр NM-ийг ингэж оруулж ирээд Монголдо бол худалдаалдаг байсан. Нэлийн хит хитэн пэйжүүд дээр ингэж тэр хэд ингэж буст хийгээд худалдаалдаг байсан гинэ. Тэгээд яг энэ асуудал ингэж хөтөж гарч ирснээс хойш тэр пэйжүүд нь хаашаа чимбэ алуу болсон гэж бол өөрөө ярьсан. Тэгэнгүүтээ араас нь Мөнх Батын нэлээд олон бичлэгүүд байгаа штэ тий. Мөнх Бат угаасаа өөрийнхөө тэр Facebook хаягууд дээр бичлэгүүдээ оруулаад явдаг. Тэр хэдийг ингэж гаргаж ирээд яг Мөнх Батын хэлсэн одоо асуулт гэх юм уу тэд нар дээр ингэ тайлбар маягийн зүйлүүд хийгээд явдаг байхгүй. Гэхдээ Мөнх Бат мэдээж хэрэг маш олон бичлэг хийсэн учраас тэр болгон дээр нь бүгдэн дээр ингэж тайлбар бол хийгээгүй. Ялангуяа миний харснаар болохоор одоо жишээлбэл Мөнх Бат чинь дуурхун өмчийг Нидерландын компанийнхаа тэр ажилтнаар өөрөө ингэж явдаг гих мэтчлэн зүйлүүдийг гаргаж ирсэн шүү дээ тий. Яг тэр хэд дээр нь бол ерөөсөө тайлбар хийхгүй лээ. Харин зүгээр арай өөр юмнууд дээр нь тайлбарууд бол хийсэн. За энэ жишээнээс нь та хэдтэй ярьж өгөх юм бол одоо нэг NM-ний чинь дотор одоо нөгөө хүнсний бүтээгдэхүүнийг нөгөө муудуулахгүй нэг юм жижигхэн цаас идэрчтэй тэр цаас нь жишээ нь байхгүй байна гэдэг зүйлийг Мөнх Бат ярьж ирсэн байна л та. Тэгсэн чинь яагаад тэр цаас нь байдаггүй вэ гэхлээр одоо ингэж манай Монгол улсын одоо энэ цаг агаар ингэж эрс уур амьсгалтай учраас тэрх нөгөө муудуулдаггүй цаас нь байхгүй байж болно. Европоос бид нарт одоо тэгж хэлсэн гэж бол ярьдаг. Тэнгүүд яг халуун дулаан уур амьсгалтай улс орн руу явуулахдаа заавал тэрийн дотор нь хийдэг гэж бол ярьж илээ. Муудахаас хамгаалсан ийм юм нь бол байсан. Гэвтэл нөгөө Нидерландын оригинал гэж байгаа дотор нь бол энэ байхгүй нэ гэж хүмүүс бол надад хэлсэн. Тэгэхээр уул нь бол энэ байх ёстой шүү дээ. Төв компанитайгаа холбогдож асуухад бол за ер нь бол одоо энэ ялангуяа арлын энэ агаар одоо халуунтай газрууд руу явуулж байгаа бүтээгдэхүүнийхээ дотор бид нар чиг шингэх хэрэгцээ хийж байгаа. Танах бол энэ одоо шаардлага байхгүй гэж үзээ бид нар хийгээгүй маа гэж хэлсэн. За анхандаа бол яг зөв манайх руу одоо орж ирэх гэж байгаа эхний одоо сэмплүүд нь буюу эхнийх нь одоо бүтээгдэхүүн маань ялч чигшүүлэгчтэй ирж сүүлдээ болохоор чигшүүлэгчгүй ирдэг болцсон. Тэгэхээр энэ бол өөрөө тухайн одоо улс үндэстний агарын температуртай хамааралтайгаар энийг шийдсэн асуудал хосож хуурамч гэдэг энэ зүйл дээр бол байхгүй маа гэж хэлдэг байгаа. Үүнээс гадна яг Мөнх Бат нэг бичлэг дээрээ NM-ийн ингээд гаднах тэр онсаар байдаггүй хизээ үйлдвэрлэгдсэн бэ гэдэг нь ингээд харагддаггүй гэж ярьдаг байхгүй. Тэгээд үүн дээр нь өгсөн тайлбар нь гэх юм бол одоо яг манай NM-ийн Европоос ирэхдээ зарим яг онсаар нь бол харагддаггүй. Тийм бүтээгдэхүүнийг таад маань QR-ыг уншуулад одоо тэр вебээс нь яг хизээ үйлдвэрлэгдсэн бэ гэдгийг харах боломжтой гэж хүртэл ярьдаг байгаа. Эхний маань хувьд бол өөрөө ингээд тодорхой хэмжээнд дээр нь ингээд он сар дотор ажиллаад байсан учраас Европ талаас маань юу гэж тайлбардаг вэхээр ерөөсөө та энэ доор байж байгаа Европын одоо олон тооны таних тэмдгүүд байж байгаа. Энэ тэмдгүүдээр нь та QR кодоор ч юм уу хийхэд он сар өдрүүд нь гараад ирнэ гэж хэлж байгаа юм. Тэр NM чинь одоо витаминч байсан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байсан ч гэсэн хүн л ууж байгаа учраас гадна талд нь үйлдвэрлэсэн огноо байх ёстой үстэй. Эсвэл бид нар тэгэхэд яг QR-аар нь харах ёстой болов уу? Таад маань юу гэж бодож байна? Юу зэн дуурхамж бол өөрөө яг тиймэрхүү тайлбарыг бол өгч илээ. За тэгээд үүнээсээ гадна одоо ингээд хамгийн их хохирогч гэдэг хүн чинь би болон манай компанийн за тэр үйлдвэр маань
байгаа гэж бол ярьдаг. Ягаад гэвэл нөгөө мөнх хот чинь хохирогчд 1 2 гэл нүү нэг юм юутай цуврал бичлэгүүд оруулаад ирсэн шүү дээ. Би тухайд нас ярьжсэн. Тэгсэн чинь хохирогч гэд байгаа тийм хүмүүс байна. Гэхдээ яг үндэ хохирогч чинь бол яг бид хийчүү гэд бас ярьжсэн. За тэгэнгүүтээ яг нөгөө нэг тэдний одоо тэр нэг зарж байгаа одоо яг юу баг штэ одоо дэлгүүр нь гэх юм уу? Яг тэр дэлгүүртэр ингээл нэг эмгтэй очивол ингээд нөгөө худалдагчийн ингээд загинж магнаад байгаа тэр бичлэгийг бас оруулсан байгаа байхгүй юу? Эсвэргээр манай компани борлуул бүх юм ингээд тэг заачаад бид цалингаа тавьж чадахгүй хэмжээд очиод байна. Хэн хохирогч? Тэр бичлэгнээс гадна яг хүмүүсийн бас уцаар ярьж байгаа дуу хоолойг нь хурааж аваад бас ингэж оруулсан байлээ. За тэрэн дээр нэг хүмүүс яадаг вэ гэхэлэр энэ дуурхууч угаас юм луурч юм шүү. Энэ минь угаас худлаа юм шүү. Та нар яаж ингэж луур хийж чадчихна гэл хүмүүс нөгөө нэг одоо худалдааны зөвлөх юу гэдэг тэр нөгөө уцанд хариулдаг хүмүүс рүү маш их дайрж байгаа тэр дүрс дуу хоолойнуудыг бичээд дуурхуу юмчиг тэр өөрийнхөө видеон дээр бол оруулсан байлээ. Гэтэ одоо яг ингэж жоохон муу санаатай болцсон байна. Би болохоор тэр бичлэгийг ингээ үзэнгүүтээ гэтэнд ингээд шууд итгэж болохгүй нь бол тавилтж байж магадгүй гэж би бодсон. Тэнгүүтээ яг одоо жишээлбэл өнөөдөр хүртэл энэ хоёрын юм одоо биф ингээ үргэлжилж байгаа байхгүй. Би яг энэ бичлэгийг хийхээс өмнө тэр болгоныг харчаад бүгдийг ингээ тэмдэглэж авчаад энэ бичлэгээ хийж байгаа. За тэгээд дуурхуун юмч иймэрхүү зүйлийг яриад бас намаа ингээд маш баян гэдэг энэ бүр хідэнч тэрбумтай гинүү гэх мэтчлэн бол ярьдаг байгаа. Тэгээд би бол тийм баян хүн биш. Бас яг манай энэ одоо бизнесийн маань яг үнэнч хэрэглэгчд гэх юм уу яг энэ миний хэрэгэлдэг яг 3000 гаруй хүн байдаг гэж бол өөрөө хэлдэг. За тэгээд яг иймэрхүү байдлаар бичлэгээ хийгээд бичлэгнийхаа яг төгсгөл болохоор мөнх хотын өөрийнх нь оруулж ирдэг нөгөө нэг бас янз бүрийн бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Яг тэр талаар нэгж ярьдаг байхгүй. Одоо өөрөө маш олон тийм дэлгүүр энтертэй байж ингээд данс хаалаа ингээд мөнгөө боллоо. Энэ тэрэ гэл өөрөө ингээд хохирогчийн дүр тоглоод байна гэх мэтчлэн яриад за тэгэнгүүт яг мөнх хот ч нөгөө нэг одоо яг нэг бүтээгдэхүүнийг бас ингээд уухаар одоо ингэж бэлгийн замын халдвар ахгүй гэдэг зүйлийг нэлээх ярьдэн штэ тий. Яг тэр талаар нь ингэж яриад энэ бол ингээд хүмүүст маш буруу худал мэдээлэл ингээд түгээгээд байна. Өөрөө жинхэнэ бүр ийм амар хүн байна гэх мэтчлэн бол яриад бичлэгээ дуусгадаг. Тэгсэн чинь яг дуурхуун чим бичлэг орсны маргааш буюу 11 сарын 1-нд мөнх хот өөрийнхөө фэйсбુક дээр нэгэн бичлэгийг оруулдаг. За тэр бичлэгнийхаа эхэнд болохоор яг Сүхбаатарын талбай дээр зогсоод бичлэг хийсэн байдлаар бол бичлэгээ эхлүүлдэг. За үүн дээрээ юу гэж ярьдаг вэ гэхлээр Дунгаамаа эмч намайг одоо ингээд гадаадад ингээд цухтаад байна гэд бичлэг дээрээ яриад ах юм а тий намаа нэг л юм хэрэг хийгээд цухтаад байгаа хүн шиг ярьсан байна. Би бол ингээд их орондоо яриад 10 гаруй хонжоогоо гэдэг талаар ярьдаг. За мөн өөрт нь 300-аад сая төгрөгийг одоо ингэж нэхэмжилсэн гэх юм уу тэр талаараа бас ингэж ярьдаг байгаа. Чингисийн талбайгаас мэдчилж байна. Би ч одоо Монгол улстай ирээд баг 10-аад хонжгоо авахгүй юу. Гэтэл манай Дунгаамаа эмч маань одоо намайг өчигдөр орой гэхэд бичлэг хийхдээ гадаадд байгаа зугатаад ирэхгүй байгаа гэхэл бичлэг хийгээд ах юм те. Тэр үнийхээр бол би ч одоо бөөн гэмт хэрэг хийж аяа тэгээ Монголдо ирэх нүүргүй болоод тэгээ Монголоос зугатаад яваад байгаа ийм хүн юм биш үү те. Мөн араас нь одоо ингээд өөрөө NMN гэдэг бүтээгдэхүүнээ анх ингээл бүх хүчнийг эдгээдэг гэж яриад за араас нь болохоор хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж яриад өчигдрийнхөө бичлэг дээр бол яг витамин гэдээ ярьж илээ штэ. Өөрөө энэ бичлэг ингээд ярьдаг байж намаа ингэж гүтгэлээ нэр төрт нь халтлаа гэд байх юмаа гэдэг талаар дахин яриад за бас яг хүүхдүүдийнхаа дансыг хаалгаснаа яриад одоо жишээлбэл нөгөө хүүхдүүдэд хүүхдийн мөнгө гэдэг яг улсаас 100,000 төгрөг сар болгоо орж штэ те. Тэр мөнгнүүд нь хүртэл орж ирэхгүй байна гэд хүүхдүүдийнхаа дансыг хүртэл харуулдаг байгаа. За тэгээд яг энэ бичлэгнийхаа төгсгөлд одоо нөгөө нэг бэлгийн замын халдвараас одоо сэргийлэх тэр PrEP гэдэг бүтээтгүүнийхаа талаар бас ингэж яриад энэ хүү бичлэгээ дуусгадаг. Тэгсэн чинь яг одооноос энэ хоёрын жоохон юм инээдтэй процессуд болдог зэ манайхаа. Би бол ингэж инехгүй гэж бодсон ч гэсэн ялч миний инээд хүрээд байгаа байхгүй. За хамгийн эхлээд болохоор 11 сарын 3 буюу яг өнөөдөр мөнх хот яг тэр шүүхтэр ингэж очиод шүүхийнхаа захирамжийг авах гээд өөрөө оцсон гинэ. Тэгсэн чинь захирамж нь ингэж арай гараагүй байгаа гэж мөнх хотод хэлсэн гэд өөрөө яг тэр бичлэгийг бол хийсэн байлээ. Баянгол хангууд цонгаа хайрсан дүүргийн иргэний анхан шатны тойргийн шүүхтэр ирсэн. Тэгсэн чинь шүүгчийн захирамж маань гараагүй. Шүүгчийн захирамж гарсан гэдсэн чинь шүүгчийн одоо туслах нь надад энийг л өглөө. Дуурхуугийн Дунгаана эмчийн шүүхэд гаргасан хүсэлтийг л ганцхан надад өглөө. Өөр юм өгөөгүй.
дараагийн энэ хоёртой холбоотой инээдтэй зүйл нь болохоор одоо нүний зураач Ц оргил гэд байдаг шүү дээ, тэ. Тэр бүр ингээд маш инээдтэй шок зургуудыг зурдаг зураач байдаг да. Би бас өмнөх бичлэг дээрээ ярьж исэн. За тэгсэн чинь тэр яг энэ хоёрын бүр маш инээдтэй зураг тавьсан байгаа байхгүй. Би гэтээ энэ зургийг хараад яг үндэ миний бүр үнэхээр инээд хүрсэн. Йоо. Окей. Йоо, за жоохон тайвшлаа. Би яг энэ зургийг харахаар бүр үнэхээр миний бүр ингээд яа, би нөгөө нэлээд инээд муутай болохоор бүр яа өөрийгөө барих гэж нэлээд болж байна. Одоо гэхдээ би яг тэр зургийг бодохгүй байх хэвээр. Хэрвээ бодчих юм бол би шууд инээч гэдэг байгаа байхгүй юу. За тэгээд яг би одоо жишээлбэл яг энэ хоёрын юм бифийн талаар ингээл бичлэг болгоноор ингээл яриад явдсан шүү дээ, тэ. Тэнгүүд яг тэр зураач оргил болохоор яг бас яг энэ хоёрын юм асуудлыг яг тухайн үед нь юм шок зургаар илэрхийлээд явдаг байхгүй. За тэгсэн чинь яг тэр зурган дээрээ болохоор ингээд одоо урхан хэмжээнд дээр мөнхөт ингээд байгаа. Тэнгүүдээ мөнх хатын гарт нь яг тэр хиймэл эрэхтэнд бүр бариулсан байгаа байхгүй юу. Тэгээ хиймэл эрэхтний Иймэл эрхтнэрээ дуурхамж ингэж одоо ирсэн байна гэдэг бүр нэг үнэхээр инээдтэй зургийг тавьсан байсан. Тэгээд та хэд маань тэрийг харсан уу хараагүй юу? Бас ингэж наачиг инээс нүм манайхаа тэрийг комент хэсэгт бичээрэй. Дуурхамжтай холбоотой дараагийн бас одоо инээдтэй гэх юм уу? Одоо юу гэх дараагийн үдсэн ярих зүйл нь бас юу байлээ манайхаа. Одоо тэр бичлэгээ оруулсан баа шүү дээ. Тэгэнгүүтээ тэрнийхээ комент дээр нь заяа. Манайхаа бичлэгээ дуустал нь үзээд сэтгэлээ үлдээгээрэй гэд биччихсэн баахгүй комент дээрээ. Гэтэ яг үнд ингээд сэтгэлээ бичэн штэ тий. Тэнгүүд өөрөө блоклчтэй штэ. Тийм байж ингээд манайхаа сэтгэлээ бичээрэй гэдэг комментиг өөрөө бас бичсэн байсан. Тэгээд энэ одоо яг инээдэм гэхүү юу гэхүү тий. Би бол тэгээд нэг юугаа хаяга бол блоклуулчихсан гэд урднаас та нартаа ярьчихсан. За тэгээд бас дуурхамжтай холбоотой дараагийн ярих зүйл нь болохоор одоо нөгөө нэг од мөндрийн зандаа нэг пост оруулсан байсан байхгүй юу. За тэрнээр яг юу гэсэн байсан бэ гэхлээр хүнд хэрэгтэй юм хийж байна да гэж боддог байсан чинь сүүлийн үед бүр байж боломгүй олон тооны хүмүүс төсөөллийн аргагүй өндөр татамжтайгаар намайг шүүмжилж муулж доромжилдог болжээ гэдэг ийм одоо ингэж хэлсэн пост байгаа байхгүй. Гэтэ энэ цаашаа л нэлийн урт пост бол байсан л да. Тэгсэн чинь дуурхамж үүнийг нь шеэрлчихсэн бэлээ. За мэдээж хэрэг тэгээд үүнээр нь нэлээд олон хаахаа одоо янз бүрийн бол авсан бэлээ. Тэгээд бас нөгөө сэтгэл зүйч хэн байдаг штэ. Наранбаатар байдаг. Тэгээд Наранбаатарын бас хүн ер нь хүний муудал итгэдэг дотны биш хүмүүст бол тайлбарлаад ч нэмэргүй гэдэг зүйлийг бас шеэрлсэн чинь бас хүмүүс бахан хахаа юмнууд алтаарсан бэлээ. Гэхдээ дуурхамжийн хувьд гэх юм бол одоо 400 хэдэн мянган одоо даагчтай ийм хүн баа штэ. Тэгээд бас яг ингэж өөрийнхөө одоо хүрээллийн хүмүүсийг гэх юм өөрийг нь магтдаг хүмүүсийг л одоо энд үлдээсэн байгаа штэ. Яагаад гэвэл муулаад исэн хүмүүсээ бүгдийг блоклцсон болохоор би яагаад ингэж дуурхамж хүмүүсийг ямар блоклоод байгааг яаж амар мэдээд байна вэ гэхэлэр миний бичлэгний доор хүмүүс бичээд идэг байхгүй. Яг дуурхамж мөнх хатай холбоотой бичлэг хийнгүүт хүмүүс дуурхамжд блоклуулсан гэд байдаг учраас ингэж сайн мэдээд байгаамаа. За тэгээд бас нэрээ одоо яг тэр нөгөө мөнх хатай зориулсан сүүлийн бичлэг хийсэн байсан шүү дээ. Тэрэн дээр яг мөнх хатас хэлдэг байхгүй. Дуурхамж болгоос мөнгөтэй. Одоо таад маань тэр сүүлийн тэр бичлэгийг харсан бидтэй ингээд студид ингээд маш тийм өндөр тоног төхөөрөмжөөр үнтэй тэр бичлэгийг хийлгсэн байсан. Одоо би жишээлбэл мөнгөгүй учраас ингээд гар утсаа барайл талбай дээр ирж байгаа байхгүй юу гэд тэгж ярьж илээ. Би ч мөнгө авахгүй шүү дээ. Тэгж гоё том студид ингэж камер маамар те энэ дотор суудаг нүүрсчиж тэгж гоё нэвтрүүлэг хийж чадахгүй хахад манай Дунгаамаа бол бас даацтай гусч ил шүү дээ. Тэ мөнгөтэй үн тийм нэвтрүүлэг хийн мөнгөгүй мань яах вэ тэгээд Сүхбаатарын талбай дээр гар утсаа барайл ирэх юм өөр чадах юм байх юм биш үү? Дуурхамж яг тэр сүүлийнхаа тэр бичлэгийг өөрөө бүгсэлчихсэн байсан. Яагаад гэвэл миний фейсбુક дээр ингээд спонсорд гэд гадарсан бохгүй юу? Тэгэхээр юусэн бүгсэлсэн байлээ. За тэгээд энэ хоёрын хамгийн сүүлийн тэр инээдтэй зүйл нь юу вэ гэхлээр одоо ингээд мөнх хот чинь Монголдоо ирчлээ. Шүүхийн захимч чинь ингээд гараагүй байж тээ. Гарсан гэдсэн гараагүй байна гэмтчлээ ингээд бас ингээд яриад явж байгаа шүү дээ. Тэгээд яг Монголдоо ирсэн гэд тэгсэн чинь дуурхамж зөрүүлээд яг өнөөдөр заяа 11 сарын 3-ны өдөр одоо яг 2 цагийн өмнө нэгэн пост оруулсан байгаа байхгүй юу. За тэгээд яг энэ пост нь бол нэлээд олон хүмүүсийн бас ингэж анхаарлыг татаж бас инээдэг хүргэсэн байгаа. Ягаад гэвэл яг ингээд тийм мөнх хот ингээд ирчлээ гэсэн чинь би ингээд Нидерландд ингээд ирсэн байна гэд тийм пост оруулсан мөлий. За тэгээд энэ юун дээр болохоор постн дээр болохоор
Хөөе мөх хата шүүгчийн захирамж гараагүй байна гинүү. Чи хэр удаан жүжиглэх үү? Шүүгчийн захирамж чинь гарсан болохоор чи өөрийн биеэр шүүхээс миний өгсөн нэхэмжлэлийг аваад холбогдох бичиг баримтуудаагаа танилцаад гарын үсэг зураад явсан гэсэн шүү дээ. Тэгээд энэ постныхоо төгсгөлд болохоро одоо уйлаад явах вэ? Нэрээ юу гэж би одоо Нидерландад газардаж байна. Чиний 3 хүнтэй гэж гүтгсэн монголчууд дээр тушаалт хийгээд байна гэсэн Эрдэмтэд компани зөвхөн Европт үйлдвэрлэдэг Yorolto ийм үсгтэй шилийг харуулъя. Яанда би дандаа баримт гаргаад чамд юу ч алга. Нэр чийл ганцаараа гадаадаас бичлэг хийж чаддаг гэж бодсноо мó Бенджамин гэд ийм одоо постыг оруулсан байгаа хгүй. Тэгээд бүр ингээл Бенджамин интергэлтэй. Тэгэд хамгийн нийттэй юм таад маань харсан байх гэж бодож байна. Мөн хат чинь нөгөөнийг гадаадад одоо юу гэдэг Хятадд байж байгаад ингээд ирээд за одоо ингээд уучраа олё гэдэрсэн чинь дуурхүм чинь явчихж байгаа хгүй. Ийм л инээдтэй процесс болоод энэ манайхан тэгээд яалтчгүй хүн дээр бол миний инээд хүрээд байгаа. Гэтэ муухай л хальтаа тэгээ хүмүүсийн ийм сериосны асуудал төр ингээд би инээгээд байгаа нь. Гэтэ ингээд үнэхээр заастаа уучлаарай үнэхээр миний инээд хүрээд байгаа байхгүй юу? Нэг нь ингээд гадаадд байж байгаа алцаад уучраа олё гэдэрсэн чинь нөгөөх нь ингээд явцсан гэрч байгаа. Инээдтэй гоод та тэгж харж ийн үү харах байгаа юу. За тэгээд энэ хоёртой холбоотой биф бол ийм байдлаа. Тэгээд юуцэн энэ биф нь бол ингээд дахиад үргэлжлэхээр боллоо гэдэг таад манаас харсан баг. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгүүдээр бас яринаа. Одоо хэдүүлээ хамгийн сүүлийн хамгийн сайхан мэдээлэл рүүгээ орох чинь. За энэ бол мэдээч хэрэг physical Asia reality show байгаа. За тэгээд та хэдээс мань яг үзээгүй хүмүүс байх юм бол бас яг бүтэн үзэж амжихгүй зөвхөн товчхон ингээд сонсох хүсэлтэй хүмүүс байх юм бол би яг өмнөх бичлэг дээрээ бүх болсон процессыг ингээд товчлоод яриад бичлэг оруулсан байгаа тийшээ орж үзээрэй. Одоо харин хэдүүлээ яг энд яг тус шоутай холбоотой сонин сайхан за бас яг яагаад Монголын баг тамирчид тус шоунд орох болсон за бас бидний мэдтгүү тус шоуны талаарх мэдээллүүдийг одоо ярих болно. Өнгөрсөн 7 хоногт буюу 10 сарын 28-нд за яг Netflix дээр яг эхний 4 дугаар нь бол орсон байгаа. За тэгээд яг энэ 7 хоногт дараагийн 2 дугаар, дараагийн 7 хоногт болохоор 3 дугаар. Энэ дараагийн 7 хоногт дахиад 3 дугаар гэх мэтчлэн ингээд цуврал байдлаар ороод явах юм бэлээ. Тэгэхээр хэдүүлээ бас яг тухай бүрт нь одоо ингээд маш товчхон байдлаар бичлэгүүдээс ингээд цувралаар хийгээд явъя гэж бодож байгаа. Яг гэвэл ингээд бүтэн үзэж амжихгүй хүмүүс бас байгаад байгаа шүү дээ. Яг тэр хүмүүстэй зориулаад хийж байгаа гэж ойлгож болно. Тус шоуг Squid Game киноноос санаа аваад хийжсэн гэд би өмнөх бичлэг дээр нэг ярьжсэн шүү дээ. Тэгэд яалтчгүй яг тэр киношг юм байл шүү дээ. Таад маань тэгж харсан уу? Одоо ингээд оролцогч нартаа тэр уралдаан тэмцээнээ зарлж байгаа тэр хоолойч гэдэг юм уу те. За тэнгууд яг Squid Game дээр нөгөө оролцогч нар ингээд бүгдээрээ байжангууд энэ нүг юм дээр гахаан дээр ингэж юуг нь харуулдаг штэ яг шагналын сангийг харуулдаг. За тэгсэн чинь яг энэ удаагийн энэ reality шоун дээр болохоор маш том дэлгэцээр оролцогч нартай шагналын санг бол харуулдаг байгаа. За тэгээд яг энэ reality шоуны шагналын сан нь болохоор 1 тэрбум вон гэж байгаа хгүй. Тэгэд яг Монгол мөнгөөр бодоод үзэх юм бол 2 тэрбум 500 сая төгрөгийн шагналтай мөлий. Тэгэхээр бүр үнэхээр өндөр тийм шагналтайгаад тэгэд яалтчгүй тус шоуны гол зорилго нь болохоор хин илүү хатуужилтай, төсвөр төвчээртэй, за бас авхаал самбаатай сэргэлэн маань тэр ялна гэдгийг бол үнэхээр ингэж харуулж байгаа юм шиг бол харагдсан. Тэгээд надад бас маш их таалагдсан зүйл нь болохоор одоо яг тэр тэмцээн болж байгаа тэр одоо танхим гэд хэдүүлээ ярьчих те. Тэр танхимуудаа бүр үнэхээр лаг бэлдсэн бооз. Таад манд хийж харсан уу? Хамгийн ихний тэмцээн дээр ингээл яг нар мандж байгаа процесс ингэж харуулдаг тэр байдал, хоёр дахь тэмцээн дээр болохоор яг тэр сүрсэн хөлөг онгоцыг харуулж байгаа байдал гэх мэтчлэн тэднийг бол үнэхээр гоё хийсэн байлээ. За үүнээс гаднаас маш одоо ингэж саашаалтай зүйл нь болохоор камеруудаа үнэхээр сайн нууц чадсан юм шиг надад харагдсан байхгүй юу? Одоо жишээлбэл ингээд бид бүгд ямар нэгэн нэвтрүүлэг ингээд үзэхэд тэ нэг юм камерны хөл өөр камер ингээд өөр газар байж байгаа нь харагддаг штэ. Гэтэл энэ шоун дээр камер огт харагдахгүй байгаа мөртлөө одоо тэр багуудын тэр тэмцээн уралдааныг бүр ингээд энэ тэндээс ингэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэн дээр бол үнэхээр сайн ажиллаж чадсан байлээ. За үүнээс гадна яг солонгосчууд яалтчгүй кино, шоу нэвтрүүлгийг үнэхээр дээд зэргийн хийж чаддгаа гэдгээ дахиж ингэж баталж харуулж байгаа юм шиг бол харагдсан. Мөн тус шоутай холбоотой хамгийн бахархан одоо зүйлүүд бол мэдээж хэрэг манай Монгол баг тамирчид оролцож байгаа гэдэг бол маш том давуу тал. За үүнээс гадна бид нар одоо яг тус шоуг Netflix-ээс үзэж байгаа шүү дээ. За тэгэхэд яг доогоороо Монгол одоо хэл дээр Монгол хадмалтайгаар гарч байгаа хгүй. Тэгээ тэр нь бол үнэхээр маш олон хүмүүсийн саашаал талархлыг бол аваад байгаа. Яагаад гэвэл ингээд хүмүүстэй монголчууд ч ингээд 3 сая байхад чинь Netflix-ийн 3 сая хүмүүст ингээд зориулаад Монгол хадмалтай гаргаж ийна гэдэг бол үнэхээр гоё юм гэж яриад байгаа. За үүнээс гадна яг Монгол баг тамирчид маань хоорондоо монголоор л ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд яг хүмүүс бүр юм олон улсын томоохон юм шоу буюу яг бүр Netflix дээр монгол буюу яг их хэлээ сосно гэдэг бол үнэхээр гоё юм гэж бол хүмүүс хараад байгаа. За тэгээд яг үүнийгээ дагаад Монголын
Монголын сошиал дээр, фейсбુક дээр яг энэ шоуны талаар хүмүүс маш их ярьж байгаа. За тэгээд нэг хэцүү юм нь юу вэ гэхээр одоо яг нүг шоуг үзэж амжаагүй байгаа хүмүүсээ нөгөө үзсэн хүмүүс нь ингээд одоо юу гэдэг спойлердод аахгүй. За тэгээд Азийн ийм томоохон шоу нэвтрүүлэгт Монгол улс яаж орсон бэ гэдэг асуулт бид нарт бас гарч ирж байгаа. За үүнийг нь болохоор яг Spark Agency-гийн хамт олон бол зохион байгуулсан юм билээ. За тэнгууд яг энэ хэдэд ба нэг тийм асуулт гарч ирсэн гинэ. За тэр нь болохоор яг одоо энэ Physical Asia гэдэг шоу нэвтрүүлэгч урд нь болохоор Physical 100 нэртэйгээр яг Солонгос улсдаа 100 залуучуудыг хамруулад 2 сизнол ингэж гарсан байсан шүү дээ. Тэгээд яг энэ хэд тэр reality шоуг үзээд маш гой санагдаад тэгвэл яг нь яагаад Монгол ингээд спорт багийн тамирчид орж болохгүй юм бэ гэж бодоод ингээд Солонгос 50 залуу Монгол 50 залуучуудыг ингэж оруулаад өрсөлдүүлье гэдэг санааг бол гаргасан юм байна л да. За тэгээд яг жил хагасын өмнө одоо энэ Солонгосын Netflix руу одоо яг энэ хүсэлтэд мэйлээр бол илгээж ирсэн гэсэн. Тэгээд хариу ирэхгүй удаад 3 сар болсны дараа яг тус reality шоуг үүсгэн байгуулсан найруулагч Жан Хоги яг ингэж холбогдоод бид нар одоо ингэж season 3 болохоор ингэж Азийн улсуудад ингэж хийх байгаа. Тэгэхээр энэ дээр хамтарч ажиллаж болох юм байна гэж анх ингэж холбогдож Монгол улс маань орохоор болсон юм билээ. За тэгээд хүмүүсээс яаж ингэж одоо Монголын баг тамирчид одоо ингэ сонгон шалгуулалтанд орсон болоо гэж бас хүмүүс нэлээд ярьж байгаа. За үүнд нь болохоор Монголоос яг 200 тамирчныг манайд бодож исэн гинэ. Одоо энэ нэг Spark Agency-ийн маань одоо ингэ 50 залуу гэдэг өөрөө дотроо бодонгуудаа zeg Монгол баг тамирчдаас их орноо төлөөлж болохоор 200 тамирчин энэ хэд байж болох юм байна гэж бодоод за тэгсэн чинь үүнээс нь яг эцэстээ 50 одоо оролцогч шалгарсан гэж аахгүй. За 50-аас дахиад шигшигдээд 35 одоо тамирчин шигшигдээд за эцэст нь яг 8 тамирчин бол ингээд тунаж үлдсэн юм бэлээ. Ягаад 8 тамирчин гэж байгаа вэ гэхэлэр одоо бид бүгдээ дэлгэцэн дээр 6 тамирчин л харагдаад байгаа шүү дээ. Гэтэл яг сэлгээний 2 тамирчингаас нэмж авч явсан юм бэлээ. Ягаад гэвэл энэ нөгөө спортын гэх юм уу хин нэг ингэж бэртэх, гэмтэх магадлалтай тийм тэмцээнүүдийг зохиож байгаа учраас яг юм сэлгээний тамирчдыг бас авсан юм бэлээ. За үүнд нь болохоор улсын зан лавг гэрэл уран нугараач цэцэглэн нарал багтсан байсан. За яг энэ явсан тамирчид маань ч гэсэн хоорондоо бие бинийгээ мдээгүй гэж аахгүй. Яг Солонгос улсад очоод тэр ингэ шоунд орохдоо бие бинийгээ ингэж анх ингэж хараад хоорондоо одоо уулцсан гэж бас ярьж илээ. Тэгэд яг энэ тамирчдыг хэн шалгаруулж авсан бэ гэдэг асуултаас гарч ирж байгааз одоо жишээлбэл яг Spark Agency-ийн ч юм уу эсвэл Монголын спортын холбооноос энэ тамирчдыг ингэж сонгож өгөөгүй юм бэлээ. Яг энэ сонголтыг Netflix-ийн буюу яг тус шоуг зохион байгуулж байгаа баг хамт олон одоо энэ яг тамирчдыг ингэж сонгон шалгаруулсан гэсэн. За тэгээ 3 үе шаттайгаар бас ингэж сонгосон гэж ер нь бол хальт ярьж илээ. Гэтэ яг тэр 3 шатныг яаж сонгосон талаар бол бид бүгд одоогоор мэдэхгүй. Тэгэд хамгийн ихний одоо тэр сонгон шалгаруулалт нь болохоор яг онлайнаар ингэж тамирчтайгаа уулзсан гэж аахгүй. Тэрэн дээр яг манай холимог тулаанч их оргил баа штэ тий. Одоо жишээлбэл яг Netflix-ийн ингээд их оргилтой ингээд онлайн уулзалт хийнгүүтээ та яг ингээд Монголын дээр үеийн баатрууд шиг ингэж харагдаж байна. Таны өсчээс дэ гоё юм. Та өсөө битээ тариулаарэ. Өсчөндөө яг хэр урт ургасан байгаа вэ? Та өсөө ингэж задгаа ингэж тавиад ингэж харуулж болох уу гэх мэтчлэн бүр ингэж асууж тэгж сонгон шалгаруулсан байгаа байхгүй. Энэ мэдээч хэрэг нийт талаар ингэж тэмцээн уралдаан юм шиг боловч нөгөө талдаа мэдээч хэрэг entertainment show учраас одоо яг тэр тал дээр хүртэл ингэж анхаарсан байгаа байхгүй юу. Тэнгүүд яг Монголынхоо одоо энэ зохион байгуулалтыг хийсэн тэр Spark Agency-гийн хамт олон руу бас зарим баг тамирчид ингэж уурлаад те баг ингэж намайг сонгосон гооч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд бас ингэж гаргасан юм шиг үлээ. Зарим нэгэн таньдаг тамирчид нь ингэж өөрсдөө тэр шоунд орж чадаагүй учраас ер нь ингэж холбоо харилцаагаа бүр ингэ тасалсан гэж хүртэл ярьж илээ. Одоо жишээлбэл сонгон шалгаруулалтанд оролцсон бүх тамирчтай ингэ зарлаж болно. Гэхдээ энэ дундаас ч нөгөө сонгогдож чадаагүй магадгүй ингээл өмнө нь ахын дүүс найз нөхөд байсан ч гэсэн сонгогдож чадаагүйс бол одоо харилцаа холбоогүй болсон хүмүүс ч байгаа байхгүй юу. Тэгэж энэ шоу нэвтрүүлэг нь олон улсын reality шоу учраас маш өндөр зэрэглэлийн нууцтай байх ёстой. Тэгээд яг Spark Agency-гийн яг тэр гүйцэтгэх захирал Дүлгөөн гэдэг хүний яриагаар болохоор одоо бид нэр ингэж нууцлалын зэрэгээ хадгалах гэж бол нэлээд болж исэн. Зарим тохиолдолд хүмүүс ингэж нууцыг бас ингэж задруулаад ийм бичлэг пост юмнуудаас оруулж исэн. Тэр болгонд нь бид нэр компани руу ингэж алтан бичиг хөргүүлээд энийг ингэж тусгаад өгөөч гэж хэлээд яг тухай бүрт нь устгуулаа тэгж ажилласан гэж бол өөрөө бас ярьдаг байгаа. За тэгээд би одоо яг та нараас нэг асуулт асууя. За тэр нь болохоор одоо ингэж Монголоо төлөөлөд оролцож байгаа баг тамирчид байгаа шүү дээ. Тэр хэд маань өөрсдөө нэр өгсөн байгаа. Тэр нэр нь юу вэ? За та хэд маань мэдэж гинөө мэдгүй байна уу?
За энэ баг тамирчид маань болохоор өөрсдөө дайчид гэдэг нэрийг өгсөн байгаа. Таад маань санаж байвал манай хэд маань яг ямар нэгэн тэмцээнд орохоос өмнө дайчид мориндоо гэд бүгдээрээ хэлээд тэмцээн рүүгээ ордог байгаа. За энэ нэрийг яагаад өгсөн бэ гэх юм бол яг монгол хүнийг илэрхийлэх нэр нь дайчид гэдэг үг юм шиг санагдсан гинэ. Тэгэд яг бүгдээрээ энэ талаар ярилцж агаад 95% саналтаагаар энэ нэр өгсөн. Spark Agency-гийн захирал яг энэ ярианыхаа төгсөлд маш гоё үгийг хэлдэг байгаа. За энэ нь болохоор энэ шоу бол бидэнд ямар нэгэн төсөвт дарамтгүйгээр Монгол улсыг дэлхийн нийтэд сурталчилж чадаж байгаа ийм шоу нэвтрүүлэг гэдгийг ойлгож үзээсэй гэж хүсэж байна гэж хэлдэг. За тэгээд төсөвт дарамтгүйгээр гэдэг үг бас гойгоц. Надад бол тэгээ санагдсан. Та хэдд маань тэгж санагдаж гин үү? Яаж гин? Тэгэд яалтчгүй нь бол Монголыг одоо ингэ дэлхийд сурталчилж байгаа яалтчгүй тэр том сурталчилал болж байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл Netflix-ийн шоу нэвтрүүлэгт орж байгаа шүү дээ. Үүнээс гадна яг Netflix-ийн тэр шоу нэвтрүүлгээс яг тэр physical 100 шоуныг хоёрт бичигдсэн гэж аахгүй. Тэгэхээр одоо яг бүр Аз дундаа одоо ингэ орж байгаа болохоор энэ бол нэлээд дээгүүр одоо орж байгаа байх гэж би бас бодож байна. За тэгээд тус шоутай холбоотой бас нэлээд хэдэн юм жижигэн ховж юуд гарч ирсэн. Тэгээд эдгээрийг та нартай одоо ярьж өгье. Хамгийн ихний жижиг ховж юу болохоор одоо манай уран нураач лав хөчр баа штэ. За тэгсэн чинь лав хөчрийг маань солонгос охтууд айл өвшөөний крашлаад эхэлсэн гэдэг пост явж илээ. За тэнгуүтээ түүний Instagram хаягийн айл өвшөөний олоод бөөнөрөө дагаад за үүнээс гадна яг мөнгөлөг хувцастай Элса гэж хүртэл нэрлээд за тэнгуүт яг солонгосын бас нэг юм жүжигчтэй айгу адилхан гэж бас яриад байгаа юм билэ. Тэгэд зургийг харсан чинь бас нэлээд төстэй бас харагдсан. Дараагийн ховж нэг хүний Facebook пост нь нэлээд олон хандлтыг авсан байгаа. За энэ хүн болохоор Юра Дарха гэдэг хүн байхгүй юу? За тэрээр энэ постн дээрээ яг одоо энэ Монголынхоо баг тамирчдын яг юм амралтынхаа өрөөнд амарж байгаа зургуудыг оруулаад за Монголын нэрийг дэлхийд үзүүлж яваа тамирчдыг минь ямар өрөөнд оруулаад байна солонгосчуудаа гэдэг ийм пост байсан. Гэтэ энэ бол мэдээж хэрэг жок пост байсан. Тэгээд энэ маш олон хүмүүсийн анхаарал хандлтыг ингэж авсан байгаа. За тэгээд яалтчгүй нууцлалын зэрэглэлтэй гэдэг та хэд надад харж байна уу? Одоо би жишээлбэл хизээч ийм шоу нэвтрүүлэг болох ч байгаа тэнд нь Монгол улс орсон гэж бол хизээч мэдээгүй байсан. Яг Netflix-ийн аль биесны пост нь ороод бол мэдсэн байгаа. Тэгэхээр яг энэ нууцлалын зэргийг бол үнэхээр чандлан сахиж болж чадсан гэж бодож байна. Яалтчгүй нэг олон улсын ийм шоу нэвтрүүлэг учраас ийм маш хатуу дүрмтэй байдаг байх л та. Тийм одоо юу гэдэг гэрээ дүрм журм зөндөө юм хийдэг байх гэж бодож байна. Одоо төлөө хамгийн сүүлийнхаа жижигхэн ховж юуг ярив. За энэ нь болохоор яг энэ reality шоунд орж байгаа манай Монголын баг тамирчид дайчид мориндоо гэж хэлээд нэг юм ном сурмаар харваад байгаа юм шиг юм үйлдэл хийдэг штэ тий. Тэгсэн чинь гадны одоо тэр ихтэй ямар хүн гэдгийг би бол мэдэхгүй байна. Бас яг хайж үзээгүй байгаа. Нэг Instagram дээр байх шиг байсан. Яг манай Монгол баг тамирчдын тэр үйлдэл ингэж дуурангуудаа бөөнөрөө айгу ингэж инээгээд байгаа нэг тийм бичлэг бол явж исэн. Тэрийг нь манай яг Монголын нэг пэйж дээр оруулангуудаа одоо манай Монголын одоо тэр үйлдэл нь ингэж дэлхийд ингэж тренд болж гинэ гэдэг гарчигтайгаар оруулсан байгаа хгүй юу. Гэхдээ миний харснаар болохоор тэр ерөөс ингэж нэг юм тренд болгоод бахархаад тэр бичлэгийг бол хийгээгүй юм шиг харагдсан. Зүгээр нэг юм дооёолоод те нэг юм доромжлоод ч юм уу шоолоод ч юм уу байгаа юм шиг надад бол харагдсан. Тэг юудсан эндээ тэр бичлэгийг нь оруулжээ. Тэгэхээр тренд болохоор бичлэг байна уу эсвэл доромжлоод байгаа юм шиг санагдаж байна уу? Та хэд маань комент зэгт бичээрэй. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа энэ хүргээд дуусгая. Тэгэд үүнээс гадна маш олон бас ярь хамнууд байлаа. Би гэдэг нөгөө бичлэг хийгээгүй нэлээд удчихсан болохоор юун түрүүнд ингээд гол юмнуудаа ярьчих гэж бодлоо. Тэгээд дараагийн бичлэгээс дараагийн зүйлүүдэд хэдүүлээ яриад явнаа. За тэгээд энэ хүртэл бичлэгтэй маань хамт исэн та нартай маш их баярлалаа. Та хэд маань лайк дараарай. За бас subscribe дараарай. За тэгээд энэ талдаа Facebook пэйж оруулъя. Энэ талдаа Instagram оруулъя. Та хэд маань орж дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая хөөрхөн хүмүүс минь баяртай.